хүн өөрөө нэг талаасаа байгалийн амьтан ч гэсэн нөгөө талаасаа нийгэм, хүрээлэн буй орчин, гэр бүлийнхаа бүтээл тусгал. Тэгэхээр нийгмийн энэ харилцаа, нийгэмд болж буй үйл явц, өрнөл хүнийг бүтээдэг нь бол одоо маргаангүй зүйл. Тэгэхээр 10 хэдэн жилийн өмнө ярьж исэн ануучин, өнөөдрийн энэ өөр байгаа ануучин бол мэдээж энэ зүйл намайг миний үдсэн, туулсан энэ бүхэн өнөөдрийн намайг бий болгосон. Гэхдээ надад энэ дунд өөрчлөгдөөгүй зүйл бас маш олон байгаа. Энэ бол миний хувь мөн чанар. Тэгээ эцэг эхээс авж төрсөн эрхэм нандин чанарууд маань бол өөрчлөгдөөгүй. Гэхдээ нэг өрөдмөр ярианы үзүүр сэжүүрээс сонсохоор л нүдээр нь нулимс бөмбөрөөд идэг тэр ануучин өнөөдөр байхгүй болцсон байна. Тийм байна. Яриа сэжүүрийг сонсоод тэр хүн тэгж хэлсэн юм чи юу гэж худлаа ярих ингээл шууд итгэдэг. Сонссноо харсандаа шууд итгэдэг. Тэр ануучин өнөөдөр байхгүй болцсон байна. Хүнийг засгаал дайраад идэг. Ялангуяа эр хүнийг тэ битгий хоолоо ингэж ид. Ээж аавыгаа харахгүй үзэхгүй байж болохгүй. Ээж руугаа оч. Ээжтэй маань бэлэг өг. Аавыгаа ингэтийг үр хүүхдээ инг гэл эр хүнийг зүгээр суулгахгүй үргэлж засах гэж, залгах гэж, чиглүүлэх гэж байдаг байсан. Анууч бас өнөөдөр алга болчихсон байна. Надаас алга болсон зүйл маш их байна. Надад бас шинээр ирсэн ийм зүйл олон байна.